Хавчуу чигнэмэхүү. Яасан хөөх амтан бэ? Ангар минь би мөхөөдөс авчирлаа. Ашгүй буцаад ирв. Өдсний газрын очир барагдахгүй урт байлаа. Бяцхан Гедори хаан байна. Юу гэсэн үг вэ? Чамайг харж байгаа гэж бодсон шүү дээ. Алдчихсан үстэй. Гедори. Гедори. Өшигөрөө ирэх мэ. Гедори. Гедори чи хаана? Ой, ээшээ битгий гараа. Юу бодоод байна? Тэр хүүхэд нөөцлөрлөө авирч байна. Гедори. Оо, ээшээ битгий гараа. Гедори. Би бол жинхэнэ хавч. Гэт аюултай штэ. Одоохон буугаад ирээ. Аав ээж нь үү? Одоохон болиулаад. Бидний үнэхээр уучлаарай. Гүмэн одоо болно. Миний уураштай. Таашаа би загснуудтай хамт аквариумд амьдрнаа. Яагаад ингэж байгаа бэ? Чи жинхэнэ хавч биш шүү дээ гүмэн. Тийм биш ээ. Би жинхэнэ хавч. Чи жинхэнэ хавч биш шүү дээ. Хавчтай би лууч биш. Зүгээр чигэн мэг Гедори чам заламгаа байхгүй. Манай Гедори талаа яралт амтэрмаар байна гин. Өөрийгөө жинхэнэ хавч шиг гэж итгээд байгаа юм. Хүүхэд болгонд тол ийм үе байдаг юм. Ноён талха. Манай бяцхан Гэдэд туслах арга байхгүй юу? Алдарт ноён тал хүртэл бидэнд тусалж чадахгүй. Ноён хадагтай хавчин чигнэмэг. Үлдсэн сүүлчийн итгэл найдвараараа надад итэх. Үгүй. Очмааргүй байна. Та нар миний хүрсэн аав ээж биш. Би талаа яраад руугаа буцах ёстой. Түрхий шиг ороод гараад хийцаа юу. Үсчин гэсэн үү? Би та нарт нарийн бав шиг харагдаад байна уу? Хурамч аваа. Таваач. Чихэн хавч дүрээрээ байна. Яасан өхөөртөм хавч хэлбэрт юм бэ? Жинхэнэ хавч гэдгийг минь та мэдэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Далай руу бутгаас өмнө чи сайхан харагдмаар байгаа үстэй. Далаа? Би далаа руу явна. Орцгой. Аль далай? Атлантын уу, Номхон уу? Сайн уу? Ноён талхны өсгөний газар тавтам ярил. Хөөх, манайхаар өмнө нь хавч үйлчлүүлж байгаагүй штэ. Би далаа руу буцахаас өмнө шүдний чулуугаа хулна. Хөө, далай руу буцхаас өмнө чамд хийх олон чухал юм байгаа шүү. Тийм үү? Тийм ээ. Жинхэнэ хавч Алай тэнгисийн хамгийн хатуу ширүүн амьтан. Харин чи зэгнэг шиг зөөлөн харагдаад байна. Жигнэмэг ээ? Бас чамаас юусоо ч талаа үнэртэхгүй байна. Ийм янзтай далаа руу буцвал загасны хоол болно. Чамайг сууш болгоод идэж хүнтэй. Санаагүй. Би чамайг хавчны хаан хүртэл бүхэлдгээр болгоод өгнө. Хөөх нэр юу? Баярлалаа ноён талхаа. Хонгор минь талах яах гэж байгаа юм болоо? Хүлээгээд харж ил бай та. Ноён талха. Би ирлээ. Сайн уу бяцхан залуу минь? Хөөх ямар гоё жигэнсэн загсан бов бэ? Хатагтай карп. Нааш. Хатагтай карпа загсан бов биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хатагтай карп бол шинэ нур хотын нэгний итвэлт. Эхэлж захиалга өгсөн болохоор чи хүлээх хэрэгтэй боллоо. Ийш. За тэгээд өнөөдөр яаж засуулмаар байна та? Энэ удаа бүр ганган болмоор байна. Стен Марокко загас шиг ганган. Stone Morocco истэ. Ойлголоо. Одоо яг жинхэнэ карп загас шиг болох гэж байна. Юу хийгээд байна? Энэ чинь буруу штэ. Ерөөсө карп шиг харагдахгүй байна. За, болчихлоо. За, ямар болж? Би ч сүрлэг болжээ. Содос тусбураад яста гоё. Энэ чинь карп биш. Ягаад ийм муухай гадагшгүй? Юу яриад байгаа? Stone Morocco болчихсон байхад. Карп загас чинь улбар шар өнгөтэй, зөндөө олон хөөрхөн судалтай, ялалцсан хурц нүдтэй, бас хөөрхөн сэрвэ хөвсгөр сүлтэй. Манай хавч үйлчлүүлэгч карп ямар байдгийг мэддэггүй юм шиг байна. Суу, зураг аваад ирдээ. Мэдлээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 1
Карп ингэж харагддаг. Төгс зураг ноён талхаа. Ноён талхаа таны ачаар би загасны цэнгүүний гоо бүсгүй болгоход маш их баярлалаа. Найз охид натархлаа. Дэлхий мангар болж гисэн юм уу? Юу болоод байна? Сайн уу ноён талхаа? Би лээ. Энэ дун лава ямар хөөрх юм бэ? Тавтай морил бяцхан хадагтай дун лаваа. Ноён талхаа гинэ? Газар тундын тэнгисийн бодолт хэлгмээр байна. Өнөөдөр хуучин ангийнхантайгаа уулзах юм л да. Санаа зовлтгүй. Намайг дуусгаар чи далайн давлгаанд шидэгдсэн юм шиг харагдана. Дангэрэг чидэгдсэн дун лава. Би уулз гимсэн гэж үргэлж хүсдэг байсан. Одоо боллоо. Энэ юу вэ? Далай мангас уу? Чи бүдэлсэн байгаа. Их хөөрхөн болсон байна. Өхөрдөм та намайг яг адилхан болгосон байна. Ой суу сургийн өгдөө. Энэ чин дун лаваа шүү дээ. Үгүй дун лава ингэж харагддаггүй юм. Нэрээ тийм шүү. Өт нэмхэ мартчихсан байна. Одоо төгс боллоо. Та үргэлж мундаг ажилладаг шүү удахгүй болсон. Жинхэнэ дун лава ийм байдаг гэж үдээ. Миний бодсноос тийс өөр байна. Ой, чи жинхэнэ хавч болохыг тэсний ядан хүлээж байна уу аа? Тийм ээ. Тэгэж байна. Сүүлийн ганц үйлчлүүлэгч үлдсэн. Би удахгүй. Ноён талхаа сайн уу? Энд чинь бэлхэн октопус байна штэ. Уулзалгүй худж наймаалчаа. Наймаалж гинэ? Та чинь галзуу юм уу? Би сквидэдтэй болцоотой. Ингээд очивол намайг ноoma амт ингээд бодчих. Намайг аврах том 8 аж болгоод өг. Санаа зовлтгүй. Удахгүй чи хадагтай нартай бүжиглэг тэмтрүүлтэй болно. Энэ жижиг амтныг заримудаа муугаа наймаалж болгож яасан чадахгүй. Ноён талхаа зураг нь яг энд байна. Үгүй. Наймаалчны хөл яа гой хатсан байна. Наймаалчны тэмтрүүл хамгийн үнцэнтэй. Тэр яг сүмс майнууд яг болно. Тэмтрүүл дээр нь тавилаа. Сэтгэл татам чанараас чинь хинч зугтаж чадахгүй. Ингээд наадуулаад өгнө. Энэ чинь жинхэнэ наймаалчны тэмтрүүл. Тэмтрүүлтэй боллоо. Одоо тарих. Хөлгүй цэнхэр далайн хамгийн том тарих. Наймаалч. Хайхалтай. Үзэгсэлэнтэй. Ингээд дууслаа. Ноён талхаа та зүгээр л шилдэг. Миний сохол болцоо маш амжилттай болно доо. Нэрээ аврах том наймаалч шиг харагдаж байна шүү. Сквидэдтэй уулзсангууд надад шууд дурлан да. Намайг харал да. Би бол наймаалч. Хүлээж угаарай сквидэд. Наймаалч яваад өглөө. Одоо манай хавч найзын ээж. Сүү зурга. Цэнхэр хавч их байдаг. Тиймээс чамайг үсэг чулуун хавч болгоно. Хальсан сагсан бөмбөгнөөс жовн товлтой. Цэгнүүдийн бэл дээр. Хамгийн чухал нь үсний хэсэг шүү. Зөндөө их үснэ. Өдөрт 2 удаа шампундаж уугаарай. Үгүй. Би чигэн хавч биш. Хавчин чигэн мэг. Ээж аава гэлээд өгөлөө би чигэн мэг. Гээди. Тийм ээ. Эд бол хавчиг хэлбэртэй шарсан чигнэмэгний гэр бүл шүү дээ. Би хавч болмооргүй. Зүгээр чигэн мэг хэвээрээ байна. Зүгээрээ гээди. Бүгдээрээ чигнэмний хуваар хуучин шиг амьдарч болно. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Ноён талхаа. Би явж зорсон горлон дээр бяцлаг нэмээ дээ. Баяртай. Ахад хавчиг загнаад байвал буцаад ирээрээ. Та хамгийн мундаг нь. За бүгд гараад ирээрээ. Яваад өгсөн үү? Та нуугдах хэцүү байлаа шүү. Харин хэлээд яах вэ? Бүгдээрээ сайн ажиллаа шүү. Энэ та нарын хувь. Хөөх, ямар их юм бэ? Дун лаваа хэрэг болоод хизээч хамаагүй дуудаарай. Ноён талхаа тийшээ гартаа. Юу юм бэ? Би бол далайн хун тааж, агуу цагаан халим. Халхны үсний газар 5 морил.
хоолны дэглэм. Энэ хулгайчиг нин даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу эрхэмдээц. Чимээгүй. Энийг аваад яв. Эрхэмдээц. Өршөөж хайр. Өршөө. Фитнес мэрэгчлэн гिचгчээ. Гэтэл би ганц килограммжин хассангүй. Ирэх 7 хоног талхны Монголог хотын Валентины баяраар би үг хэлэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан бэлдүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдах нэ. Одоо юм идье. Оо. Шоколад байхад имчилгээхэд хэрэгтэй юм бэ? Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдсан да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэглэмийн мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү дээ. Нэрэ тийм нэг эрэгтэй байгаа. Хэн? Талах залуу. Талхны Монголог хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидний тамд явна вэ? Байзар юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэг гэж бүтсэнгүй. Тус нэг чилээжтэй ноён талхаа. Тэлэг нарийн боовнууд. Би 7 хоногийн дараа осны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэмдээц. Ноён талх ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэмдээц. Энэ царай муутай үгэн ноён талх юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Томшгүй олон амьдралыг. За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа, би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! Их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цагаа олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу, сэтгэл сэргэм үнэр. Үгүй элгүүдээ ямар амттай юм бэ? Окей, эрхэмдээц болилт. Наад гомын чинь идэгж хийгээгүй шүү дээ. Амттай? Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоёус хаашаа алгуулчих. Хулгайч энийг барь. Энэ талхыг шууд шоронтой очичхоор. Харин та нар энэ талхыг авчихсан хаашаа күртэн дээ. Эрхэмдээц өршөө эрхэмдээц. Их эмгүүштэй хүлээгэж гуй. Оо, шинкав. Шоронд тавтаа морин. Баляч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Гадны жижиг болгож чадаагүй амьтдыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна. Ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн босно нь чиний л буруу. Мо бялуу. Яг зү эндээс яаж гарахаа мэдлээ. Юугны? Сайхан санаа оллоо гэвэ. Тийм ээ тэгсэн. Ахиад бүтлгүй түл чамаа гүндэг шарагч нь шалчихсан шүү. Үгүй баталах шарагч нь хэд удаан байлгана.
гайхалтай. Үнэхээр гоё юм болсон юм бэ. Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж юу лээ? Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна. Битгий хөдлөөд бай. Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна? Тэнийг талах. Туранхай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яха өгөнд чинь орё. Харин чадахгүй шууд шоронд орно гэж мэдэрээ. Намайг какаогоор бутлаа гэж яах юм бэ? Шоколад үнэртгээс цаашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алив харъя. Тад авчраад өгдөө. Эдлээ. Бурхан минь, яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна. Талхаа, чи үнэхээр шилдэг юм аа. Тэр олон мэрэгчлэтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг туршдаг байж. Хатан урт наслаг. Ноён талх урт наслаг. Дараачийн уулзалт 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгэрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцэн үзнэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин боллоо. Хөөе, энэ дэлхийд хамгийн дуртай дүрс устай хоол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Өвөө! Ой! Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих. Загварын хаан талах. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа, энийг хардаа. Энийн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Оцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин. Магтаалаас талхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Өсчний газар үсээ сайн застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцлалтын хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэг юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мөг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлүүлнэ. Яхаар муу бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Маннаган хүнтэй өрсөлдөн төрүүлсэн. Талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу? Project Banway гээд хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа эрхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Шоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Оо! Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андрей Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Завгар зохион бүтээгч завгүйдээ юу шалах вэ? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хөө, талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавтай морилно. Загвар зохион бүтээгч Андре Бан байна. Сайн байна уу? Уцаар ярьсан ноён талхны өсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яах вэ? Овцлолт нь хитрхи хөдөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царай муутай, сахлан муухай юм. Юу гэнэ үү? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энэ ч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа.
Нааша хүрээд ир. Чамд зохих хувьд сонгоод өгье ноён талха. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара. Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцас бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингэн хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байна шүү. Ийм болохоор л Андре бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмс гэж байгаа мó. Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талх чинь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийнх өөр. Онцгой хувцас ч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хин таалагдаж байна. Элиганс надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ. Зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүү гой. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг маань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хаач хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрис лүк загвар. Үсчинтэй өргөж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм а танд яг болж байна. Яста нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Тоххгүй. Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ир. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ёстой энгийн байгаа биз? Искини аргас байгаа юм л да. Эн чин дэндүү нарийнх юм а. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан West Master загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун өсөн бөмбөг вэ? Өсвүй гөлгөр юм байхгүй юу? Өсч байхгүй гөлгөр хувцас. Ах модон 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлдөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта альч хамаагүй санаан тарах хувцас аваад ир. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре баангай танд их ууралж шиг боллоо. Зүгээр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдэ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Авангард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре баангай их ууралж шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш үү? Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яг өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Саксу муу талах. Миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутам шиг 10 дахин нугуулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо, ноён талах. Таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас цаана гоё.
Энд байж л вэ штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан. Тэгээд надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шинэ хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна. Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үсттэй. Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Хаалгадна гэж мэдсэн юм. Өмсөд үзэхүү. За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи болоо болно. Бурхан минь, энэ талх чи юу вэ? Булчи юм байна. Бурхан минь. Ноён талха та дасгал хийгээд байсан. Үнэхээр сайхан бийтэй болжээ. Хүмүүсэд бид ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр жигтэй булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үсчний газар дуугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён талх. Ягаад хам хувцас тайлаад тачихсан юм бэ? Энэ шоколадчиг булчин карта яаж юм гоё ялгардаг байна? Тэмээ ганцгой гэж бодсон чинь булчин юм байна штэ. Энэ талхыг ямар гурлаар хийсэн юм болоо? Ямар сайхан бийтэй юм бэ? Алтан гартай гэж бодсон чинь би ч бас алтан юм аа. Хэтрүүлж байна. Хөөх тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцаач өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод ихэрж явах шиг байна. Сүү, Шоко, ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлж гэсэн Андре бан захиалга өгнө. Мэдлээ. Энэ талх үнэхээр гоё бийтэй юм аа. Гайхамшигт өв. Ямар амтэн бэ? Юу вэ ноён талхаа? Мушига захирал. Энэ спорт машин чиний их юм уу? Нэгийг авчихлаа. Угаалгын газар орлого багтай гэдэл саяхан гонгонод байсан. Яаж ийм үнэтэй машин авав? Үгүй нөгөө найдан угаалгын газрын барилга 5 давхар болгож нэмсэн. Тэгсэн үл хөдлөхийн үнэ 5 дахин нэмэгдчихдэг байгаа. 5 дахин. Тэгвэл үсчний газрын барилга 10 давхар болгочих юм бол үнэ нь 10 дахин нэмэгдэх нэ. Үгүй барилга 10 давхар боллоо гэд 10 дахин нэмэгдэх. Дараа уулзъя баяртай. Авто марилно. Бэкери үл хөдлөх 100 ч бай. Барилгын үнэ өсөөд байгаа гэсэн нь энэ үнэн үү? Талхны үсчний газрын захирал үсттэй. Зөв газраа ирж ирэх мэ. Ойрд талхчны хотын үл хөдлөхийн үнэ их өсөөд байгаа. Мушга баавны угаалгын газар 5 дахин, тако зоогийн газар 7 дахин. Бүгд л барилга барьж их мөнгө олж байгаа. Таач гэсэн үсчний газраа барилга болгочих бол баян болж чадна шүү. Би ч гэсэн барилга барина. Хэдэн давхар байхад болох вэ? Хуучны үгэнд өндөр байх тусмаа сайн гэж үг биш шүү. 10 давхрыг бариа. Тэгээ 10 давхар барилгатай болно. Юу? Үсчний газраа нураагаа юм уу? Хөөх. Ойрд талхчны хотын барилгын үнэ их өсөөд байгаа гэсэн. Тийм болохоор би ч гэсэн үсчний газраа нураагаад 10 давхар барилгатай болно. Нэгт нь кафе, хоёрт нь хоолны газар, гуравт нь эмнэлэг, дөрөвт нь номын дэлгүүр, тавт нь хувцсны дэлгүүр, зургаат нь интернет кафе, долоот нь караоке, 89 давхурт нь кино театр, 10 давхурт нь үсчний газар байна. Ноён талхаа энэ байшингаа яаж нураах юм бэ? Бүр дасчихсан шүү дээ. Аян болох сайхан боломж олдож байхад тэр дасах ямар хамаатай юм. Үсчний газар хаалттай байх хооронд орлогогүй байх шүү дээ. Зүгээр юм уу ирэх мэ? Үгүй хэсэг хаалттай байг л дээ. Захирлын дээр барилгын эзэн гэдэг үг мэдэхгүй юу? Санаа зовлтгүй. Шоко чамд кафег нөгөөд сүү чамд интернет кафег өгнө. Бойтонга нана таваарай. Ширээг цаана тавьчих. Цоочих гэж. Юу болов? Энэ дотор нэг юм гараад ирлээ. Та өөрөө арах хэрэгтэй байгаа. Юу гарч ирсэн гэж сүржигнээд байна. Энэ чинь юу вэ? Энэ ханыг нураах гэсэн ханын зураг гараад ирэх юм. Энгийн нэг зураг биш вэ хаа?
Одоо яах вэ? Барилгын ажлаа зогсоох уу? Юун зогсоох вэ? Зүгээр л нураач хөө. Энэ нөгөө ханын зураг олдсон үсчний газар уу? Хүмүүсээ сонсоод ирлээ. Хүмүүс яаж ийм хурдан мэдчих вэ? Би хэмбэ гэвэл алдарт Бамбриж их сургуульд археологч мэргэжлэр суралцж олон түүхийн өвийг нээсэн археологийн домог Индиана Банс бай. Байцаараа энэ амт чинь арай энэ ханын зураг бол яг 600 жилийн өмнө зурагдсан тухайн үеийн хамгийн шилдэг Леонардо да Винчигийн бүтээл Мона Лиза байна. Леонардо да Винчигээр Сүүлчийн зоогийг зурсан нөгөө гоц зураач юу? Мона Лизаг бол Леонардо да Винчи нууц газар зурсан гэх түүх домог бий. Тэгж их хайж байхад ийм ядарсан газар зурсан байдаг байжээ. За ойлголоо. Одоо холд ядарсан талхны сагсыг нураагаад барилга барих хэрэгтэй байна. Энэ ханыг нураах гэж байгаа мó? Яасан ч болохгүй. Энэ бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой үнэт түүхийн өв. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Ноён талхаа. Одоо талхчны хотын барилгын үн өсөж байна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Нэрээ юу? Мөнгнөөс юу ч мэдэхгүй шоналт. Энд чинь мөнгөөр худалдаж авч болохгүй өв гэж байна. Битгий амьдралаас тасарчихсан юмэр. 1 2 биш шүү. 1 тэрбум. Археологч гэд хамраа сөхөх хэрэггүй шүү. Юу гинэ? Чи надад задуулаад эмгэгт хүргэмээр байна уу? Хоёулаа бай. Яагаад хүний бааш нь хэрэлдээд байна? Эвэн таарвал 1.5 тэрбум хүрнэ. Юу? 1.5 сая. Энэ ханы хурд нураа. Харин чи гар. Баяртай ноёнтон. Одоо хайр. Хурдхан барилга барина. Тэглэггүй яахав? Зөв шийдвэр гаргана. Ноён талх ингээс яв. Ингээс яв. Шонлын тодор ноён талх ингээс яв. Ингээс яв. Ноён талхаа. Түүхийн өвийг устгахаа зогсоо. Хурдан зогсоо. Юу вэ? Түрүүний нөгөө археологч эрдэмтэн байна. Наад талхчин жагсагчдаг дагуулад ирж идэв. Яагаад хүний баашингийн гадаа хил ам татлаад байгаа юм? Мөнгөн шунаад байсан байж одоо байж байгаа гинэ. Мөнгөн шунаад байсан байж байж байгаа гинэ. Яагаад хүний байшин ингэдэг гээд байгаа юм? Сайхан унтъя. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Шунлын тулам ноён талх эндээс яв. Эндээс яв. Тэр муу ханын зургнаас болоод унтаж чадахгүй нэ. Ерөөсөө л тэр ханын зургийг арилгачихъя. Зургал байхгүй болчихвол асуудал байхгүй. Энэ чинь юу вэ? Маяхан хүртэл барьчихсан. Хүний үсчний газрын гадаа яагаад байна? Хаалганы хажууд унтах юм. Дотогшоо яаж орох юм бэ? Хар шөнөөр ингэж зовгоч гэж. Энэ бүгд энээс л болж байгаа юм. Энийг устгаад хайчихъя л да. Энэ зургал байхгүй бол баян болж чадна. Удахгүй арилжхал юм байна. Хэн ийм шөнөөр залгадаг байна. За байна уу? Ноён талхаа сая зурагтаар археологч эрдэмтэн гарсан. Сүү, одоо завгүй байна. Чухал юм биш бол мар. Энэ үнэхээр чухал мэдээ шүү. Ханан дээр байгаа зургийн үн бүхэл бүтэн 20 сая доллар гинэ. 20 сая? Ноён талхаа үнэхээр баяжих хэмжээтэй үгүй юм аа. Барилга барьсан ч 1.5 сая. Тэгсэн ханын зураг 20 сая гинүү? Болохгүй. Би гараараа юу хийчих вэ? Байцтай. Зураг муухай болсон бол дахиад зурчихд болно шүү дээ. Хэн ч анзаарахгүй зурчих. Би чи гоц ухаантай юм аа. Хөөхөдөө эднэр жагсаал хийгээд их ядарч байгаа бахта сайн унтаж чадахгүй. Харин тийм ээ. Ноён талхаа. Ухаараа ноён талхаа. Энэ юу вэ? Юу вэ? Хулгай орчихсан юм уу? Энэ чи юу болох нь энэ вэ? Ханын зургийг сүйдэгч гэж
20 сая долларыг ч ойлгохгүй мулгуу амьтад зүгээр орхихгүй дээ. Би ингэж гисэн юм аа. Би бүгдийн сүйдэгч гэлээ. Баярлаг бариулахгүй болохоор нь хааны зургийг арилгасан. Тэгсэн 20 сая гэхэр нь буцаагаад зурсан. Миний 20 сая. Ноён талхаа зүгээр л байгаагүй мөнгө гэж бодоорой. Өөрөө тугаа юм чи. Юу чимээвэ? Арай зургийг сүйдгчгээгүй үсттэй. Гүй нөгөө Алдаж бай. Хааны зургийг сүйдгч гэж Мона Лизаг сүйдгч гэж байгаа мó? Хэн ингэ сүйдгчдэг байна? Хинэрдо Бавичигийн ханы зургийг ингэж сүйтгэж байдаг. Ийм юмыг зургийн дараад нийгмийн сүлжээгээр цацах хэрэгтэй. Улаад нэг үзэлтэй таалахгүй. Ба болоод үзэлтэй. Хурд явцгаая. би одоо ингээд дууслаа. Нийгмээс арчигдана. Юу вэ? Аль хэдийн хотынхон мэдчихсэн юм шиг байна. Тэд гадаа яг одоо цуглаж байна. Юу? Шоко. Хурд нуугдах хэрэгтэй. Энэ ханы зураг муухай болсон газар мөн үү? Уучлаарай. Сүйдэх гэж сүйдэгсэн юм биш шүү. Ханы зураг энд байна. Тийм ээ, Мона Лизаг үзэх гэж ирлээ. Ямар инээдтэй юм бэ? Зургийг минь дараад өгөхгүй. Миний хийгч гэсэн. Юу болоод байна? Ноён талхаа энийг хардаа. Мона Лиза нийгмийн сүлжээг шоогуулж байна. Бүх төрлийн эвлүүлэг хийгээд нийгмийн сүлжээнд оруулж байна. Суурьсан эмэгтэй хөшөө, манфикс, суурлэдэ, чулуун уулын суурьсан бүтээл, суурьсан цэцэг, сүүлийн суурьсан цог гэд. Нийгмийн сүлжээнээс хараад наашаа ирж байгаа маа та. Тийм бололтой. Суурьсан ханын зургийг харах гэсэн талхнууд ийм их байх гэж. Шоко, юу хийгээд байгаа юм? Хурдан төлбөр авахд дийлдэж. Үсчний газар юун орох төлбөр авдаг юм? Манайх ямар энгийн үсчний газар юм. Бүхэл бүтэн Мона Лиза байдаг шүү дээ. Тавтай морилно. Мона Лиза үсчний газар байна. Ханын зураг үзэхэд $10, ийм засалт хэлгүүл $50 болно. Ханын зургийг ийм болгосон ноён талхын чадварч мөн дөө. Хэтрүүлж байна шүү. Хөөх, хүнд байдлыг боломж болгож байдаг харгуул ноён даалгах юм да. Харин тийм ээ. Сүү, дараагийн үйлчлүүлэгч оруулахгүй юу хийгээд байна? Мэдлээ. Дараагийн хүн ороорой. Тавтай морилно. Мона Лиза үсчний газар байна. Үсчний газрын гүлэг. Хөөх Шоко, хоёулаа ажил дээр яг зэрэг орж ирлээ. Ихрүүд. Ямар жижигхэн ертөнц вэ? Хөөх, өглөөний минь зайцхан. Идэрэ найзаа. Чи нэрээ сайхан амьдрах юм а. Тоглож хоол идэхээс өөр юу ч хийхгүй. Хэлээд яах вэ? Бид нэр ялгацаа цэвэрлүүлсэн түрээс төлөхгүй үнгүй амьдран тэгээд бидэнд юу ч өгөхгүй шүү. Өөгдөг шүү дээ. Хариуд нөхөрдөн байдлаараа бидэнд баяр хөөр бэлгэлдэг. Бойлж үз, хойд насандаа зайдс болж төрөх юм шүү. Ээж чанамал, хүүхэд чанамал, аав чанамал. Үгүй, энийг ээж чанамал болгоно. Эсвэл аавгах чанамал гэх үү? Үгүй, чамд гадлын ус цохиж байна. Хүүхэд чанамлаа, энэ ямар байна? Суун крем. Жинхэнэ асуулт бол та нарын аль нь өвөө чанамал вэ? Зайцхан түр хүлээж байгаач чухал юм хийж байна. Гүйцээ суу, чи халагдсан. Одоо явж үз. Ноён талхаа үгүй. Суу. Гүзэлгэн, нэрс, шоколад. Дуслаа, хардаа. Гой болжээ. Та үнэхээр сууд өсч юм аа. Шилдэгэн байна гэдэг амаргүй. Зайцхан, чи юунда ядарсан юм бэ? Ажил хийдгүү байж? Тэнгэр минь юу ч харагдахгүй байна.
Шоко, агуулгаас хэрэгтэй юмнуудыг чинь аваад ирлээ. За баярлалаа. Тийм ээ, цайны цаг. Өнөөдөр хэн өдрийн хоолыг хариуцж байгаа вэ? Би бүгдээрээ карри табуудаа иднэ. Оо, болох юм. Хамтдаа өдрийн хоол хийнэ. Нөгөө нэг хуучны кариг яаж гоё амт оруулах вэ? Карины оронд карамель хийвэл бүр илүү чихэрлэг болно. Ноён тал халуун ногоон дуртай. Тиймээс энэ халуун чинжүү яах болно? Луун уйдгартай амттай. Эрзэний чихэр хийнэ. Мөөгүй. Хөөсөн чихрэн дээр тийм ээ? За болчлоо. Одоо буцалтан хүлээ. Өдрийн хоол бэлэн. Оо, дайжгүй амттай болж. Чихэрлэг өнөртэйж байна. Миний машнууц карины жор, нууц нь карамель. Үгүй хэлгүй дээ. Зөөл амттай бол. Сүү бодож байснаас дайжгүй хоол хийдэг юм байна. Зайцгаа чи идэч. Би гой хоол хийдэг. Тэгж байгаа зааж өгнө. Үгүй. Чадахгүй байна. Би яагаад дансны үлдэгдлийг гаргаж чадахгүй байгаа юм бэ? Толгойгоо сэргийхээс. Шоко, энийг яагаад хийгээгүй юм? Хийхэд хэцүү болохоор та өөрөө хийгээд үзэхгүй юу? Ой, би даргачин шүү. Оо за, тийм үү? Бүх үлдэгдэл нь гарч гисэн юм уу? Буруу бодоод байсан юм байх та. Хөөх, харих цаг болчихжээ. Маргааш уулзцгаая. Баяр та. Хааста банана. Зайцгаа баяртай. Шоко, хоёулаа ахаад л зэрэг ажилдаа ирлээ. Их рүүд. Гайхалтай. Хөөх. Зайцгаа чи сайн уу? Сүү, цай тавиад тааж тэхүү. Би байхгүй бол энэ өсчний газар баларна да. Чи хацтай нохоо шүү. Өдөржин тоглохоос өөр юу ч хийхгүй. За ирэхмэ, очлоо. Зайдас болгонд мандах өдөр байдаг. Зайцхан яах гэсэн юм бэ?
Завгүй байна. Чамд өнөрдөх кекснүүд байгаа штэ. Дараа болё зайцхан. Хоёулаа дараа тоглоё. За юу? Чамайг тоогоод хоол өгч хамтаа олдохгүй байгаа биз? Иддээ бицхэн найзаа. Ингээд зайцхны гарч салхилуулахгүй мó? Завгүй байгааг харахгүй байна. Сүүгээс асуу салхилуулна биз. Би ч гэсэн завгүй байна. Шоко, өнөөдөр та салхилуулчих уу? Би л гарч салхилуулахаас зайцхан гарч салхилах уу? Битгий хүн дээр тусгаж аваарай. Ард үсчний газар их завгүй байгаа. Тэр хоёр нохойдоо анхаарал тавьмаар юм. Гэхдээ явандаа сайжрах байхаа. Амравай нүү. Ядарсан хөгшин мамтун бууцэнд төрхөл амрааж болгосон болов. Амар ирэх мэ. Танд өөх юм хийгээд өгөх үү? Би бүгдийг харлаа. Юу харлаа гэж? Чи багтаа сүүний хайрцгаа урчсан юм байна шүү дээ. Сүү талаар нэг цасагдсан. Аавч хоёр чинь балмагдаж цочирдсан. Бүгдийг харж байна. Асгарсан сүүний араас их үйлсэн. Тийм ээ, бүгд үнэн. Та мэдэж байна штэ, гэхдээ яаж мэдсэн? Би бүгдийг мэднэ. Ноён талхнаас юу харагдаж байна? Ичмэр зүйл байна уу? Их зүйл байна. Тайз харагдаж байна. Юу? Гэрэл төлгөн нүд сохдмор ялбач байна. Үдэгчдийн алга ташигч мэ сонсогдлоо. Ноён талх залуудаа жүжигчин байсныг та яаж мэдсэн юм бэ? Ноён мантун бууцны хүч хязгааргүй. Өнгөрсөн амьдралыг төдөөгүй бас ирээд өгч гэсэн хардаг. Талхны мохлог хотын хатан хүртэл ноёнд үзүүлж харуулдаг байсан. Дээрээс нь бидний амьдралын нүүр ус нэвтрүүлэгт зочноор оролцож байсан. Одоо надад өөр юм харагдаж байна. Өр бусын зүвийн энэ нохойны ирээдүй бас эзнийх нь. Зайдасхан яан гэж. Энэ нохойд санаа тавьдаг хэн нэгэн цамхагт ордонд амьдрна. Цамхаг орд. Эзэн хааны өргөн чүтэ. Мянган машины крашта. Арай болгон стейк хавчид хэмжээлшгүй баян амьдрал хүлээж байгаа. Зайцхны эзэн гинэ. Үнэн гэж юу? Бүгдийг харж байна. Нэг нь ч худлаа биш. Зайдас хаан хоолой дээрээ. Үгүй шүү. Наадах чи нэгдэж болохгүй. Зайцхан бүр гоё хоол идэх хэвээр. Дандаа л иддэг штэ. Зайцхан хамгийн чанартай гиднэ. Амтад борцолсон үхрийн мах. Наашир бицхэн найзаа. Энэ бас органик юм шиг байна. Зайцхан хаач гээд байгаа юм бэ? Хүрээ дөрвөн найзаа. Зөвхөн чам зориулж үхрийн авирганы махан стейк хийлээ найз минь. Байцаараа зайцхан миний авчирсан хоолыг идэх гэж байсан шүү дээ. Наад хогийг чинь идэхгүй. Борцолсон мах гэдсийн өвдөгчгөн. Маа, идэрэ. Идэ чам зориулсан юм. Зайцхан гарч салхилах уу? Хардаа чиний шин хөзөвч. Өхөрдөм жаахан хөлийг чинь хамгаалнаа. Ха? Шинийхэн гутлаа өмсөөрэй. Та яах гээд байгаа юм бэ? Зайцхан шагаага булгалчгаад байхад тоож хараагүй үсттэй. Өдөр болгон дасгал хийж байх ёстой штэ. Хардаа хамгийн мундаг залуу зориулсан тэжээвэр амтны тэрэг. Гаяцгай, манай энтгийн юунд чи хамгийн дуртай? Хөвгөлтэй байла. Дасгал хийсэн юм чид хоёулаа усанд орох уу? Хардаа жаалаа. Тэжээвэр амтны жакузита байна. 3 сарын цалингаар авсан юм. Гэхдээ би хайртай нохондоо зориулж авсан. Арай ван гэж нэрлээд угаа энэ хувиндаа усанд оруулах гэйгүй үсттэй. Санаа зовлтгүй. Аав чамайг авна. Хааш навч байгаа юм бэ ноён толгоо?
Хөөх, Харвуу хамаагүй дээр. эн чинь юу вэ? Япон стилийн халуун аршаан зөвхөн цайдас л орно. Энэ чамайг халамжилдаг байлээ. Ноён талах. Амар байна уу найзуудаа. Хөгшин мантун бууц энүүгээр өнгөрч явна. Ирэх юм ээ. Хардаа би зайцсан нэг сайн харж байгаа. Зайцсаа чи миний нохой, тийм ээ? Наадах чинь худлаа шүү. Цайдсан минийх. Үгүй, би гэрт авчирсан. Тиймээс миний нохой. Үгүй, миний үс чинь дамжирдаг шүү. Энэ хоёр хоорондоо маргаж явахаар нохоогоо анхаарах хэрэгтэй байсан юм да. Тийм ээ, хилцээд тусална. Би зүгээр л ажиллаа хийж байгаа шүү дээ. Май, ярилцсан ясараа. Хамтран ажиллах таатай байлаа, дараа уулзъя. Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Хэн сурч байна шүү? Ингэн гэж хэн мэдгөө? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээнийг өдөр тань шиг агуу өсчин балмаар байна. Сайхан юм. Даанч одоогоор манайх үсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Суу. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та Босхороо гүнжээ. Борхон минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөийг таг газар алгаа. Хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Суу, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснэр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй ноён талхны хийснэр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вүлээ?
Өө, энийг л жинхэнэ гялалзах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Хөөсөө. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ. Энэ юмыг хийж сураад байх шиг байна. Хинбэ? Хин ингэж хайчихва. Миний машин. Их хууч гаргадад байгаа. Бас л хог юм байх гэж бодов. Гүнжээ. Таны хүснэ. Хуучирч зэвсэн энэ бүх шиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л та. Тэгээд бүх машинаа аваад иргэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Усчны газрын сургуулийн хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 таймаар. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнж чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнж. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэлтэй болчих юм бол өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Бидний хөдлөр авах. Оо тэнгэр минь зав гардаг л байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талах үсчин гинүү? Гүнж талах үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талах үсчин шиг. Явъя, талах үсчин дээр очие. Үгүй.